За сайн бацгаана хүүхдүүдээ. Бид энэ удаагийн хичээлээр дараалан нэмэх хасах сэдвийг батталтан үзнэ. За бид одоо дараалан нэмэх илэрхийллийг бодож суръя. За эхний илэрхийлэл 10 дээр нэмэх нь 1, нэмэх нь 5. Тэнцүү гэсэн илэрхийлэл байна. За энэ хүү илэрхийллийг бодохдоо бид тэнцүүгийн тэмдгийн өмнөх тэмдгийн доогоор үйлдэл гүйцэтгэж эцсийн хариу гаргана. За эхний үйлдэл 10 дээр нэмэх нь 1, хоёрдугаар үйлдэл гарсан хариун дээр 5-ыг нэмнэ. За энэ хүү илэрхийллийг бодохдоо 10 дээр нэмэх нь 1 тэнцүү 11. За эхний үйлдэлийг хийж гүйцэтгэлээ. Дараагийн үйлдэл гарсан хариун дээр 5-ыг нэмэх учраас 11 дээр нэмэх нь 5. Тэнцүү 16. За 16 гэдэг бол энэхүү илэрхийллийн эцсийн хариу. Тийм учраас илэрхийллийн төгсгөлдөх тэнцүүгийн тэмдгийн ард дахин бичнэ. За 8 дээр нэмэх нь 2, нэмэх нь 7. Тэнцүү гэсэн хоёр дахь илэрхийллийг хамтран бодцгоё. Эхний үйлдэл 8 дээр нэмэх нь 2, дараагийн үйлдэл гарсан хариун дээр 7-г нэмнэ. За мөн 2 үйлдэл гүйцэтгэж бодох нь байна. За 8 дээр нэмэх нь 2 тэнцүү 10, 10 дээр нэмэх нь 7 тэнцүү 17. За 17 гэдэг бол мөн ижил илэрхийллийн эцсийн хариу учраас тэнцүүгийн тэмдгийн ард дахин бичнэ. За дараах хоёр илэрхийллийг биедан гүйцэтгээрэй. 12 дээр нэмэх нь 3, нэмэх нь 4 тэнцүү гэсэн нэг илэрхийлэл байна. Дараагийн илэрхийлэл 7 дээр нэмэх нь 3, нэмэх нь 4 тэнцүү гэсэн илэрхийлэл байна. За энэ хүү илэрхийлэл бодохдоо мөн ижил 2 үйлдэл гүйцэтгэж бодно. За 12 дээр нэмэх нь 3 гэдэг бол эхний үйлдэл. Гарсан хариун дээр 4-ийг нэмэх нь хоёрдугаар үйлдэл. За агштайгаа хариугаа тулган харцгаая. За эцсийн хариу эхний илэрхийллийн эцсийн хариу 19, хоёр дахь илэрхийллийн эцсийн хариу 14 гарсан байна. За сайн байна. За дараагийн илэрхийллийг хамтран бодцгоё. За бид өмнө зөвхөн нэмэх үйлдэлтэй илэрхийл бодсон. Одоо хасах үйлдэлтэй илэрхийл бодож үзье. За өмнөх илэрхийлэлтэй мөн ижил тэнцүүгийн тэмдгийн өмнөх тэмдгийн тоогоор үйлдэл гүйцэтгэж эцсийн хариу болно. За нэгдүгээр үйлдэл 11-ээс 1. За эхэнд байгаа тэмдгийг эхэнд бодож байгааг анхаараарай багштай. Хоёрдугаар үйлдэл хасах нь 5. 11-ээс 1 тэнцүү 10. 10-аас 5 тэнцүү 5. За илэрхийллийн эцсийн хариу 5. За тэнцүүгийн тэмдгийн ард дахин бичнэ. 16. За дараагийн илэрхийлэл 16-аас 3 хасах нь 2. За эхний үйлдэл нь 16-аас 3 тэнцүү 13. Хоёрдугаар үйлдэл нь гарсан хариунаас 2-ыг хасна. 13-аас 2 тэнцүү 11. За 11 гэдэг бол илэрхийллийн эцсийн хариу байна. За дараах илэрхийллүүдийг биедан гүйцэтгээрэй. 12-аас 2 хасах нь 4 тэнцүү. За хоёр дахь илэрхийлэл 7-аас 3 хасах нь 4 тэнцүү гэсэн илэрхийлэл байна. Мөн ижил 2 үйлдэл гүйцэтгэж болно. За дэвтэртээ бичиж бодоорой багштай. За багшаа бодсонтой хариугаа тулгаж харцгаая. За эхний илэрхийллийн хариу 6, хоёр дахь илэрхийллийн хариу тэг гарсан байна. За дараагийнх нь. За бид өмнө зөвхөн нэмэх эсвэл хасах илэрхийлэл бодсоо одоо нэмэх болон хасах үйлдэлийг хамт гүйцэтгэж илэрхийлэл бодъё. За 10 дээр нэмэх нь тэг, хасах нь 5. Тэнцүү гэсэн эхний илэрхийлэл байна. Хоёрдугаар илэрхийлэл 7-аас 5, нэмэх нь 4. Тэнцүү гэсэн илэрхийлэл байна. За мөн ижил тэнцүүгийн тэмдгийн өмнөх тэмдгийн тоогоор үйлдэл гүйцэтгэнэ. За тэнцүүгийн тэмдгийн өмнө
2 тэмдэг байгаа учраас 2 үйлдэл гүйцэтгэж болох нь. 10 дээр нэмэх нь тэг тэнцүү. 10 гэдэг бол эхний илэрхийллийн 1-р үйлдэл. Гарсан хариунаас 5-ыг хасна. 10-аас 5 тэнцүү 5. Энэ бол 2-р үйлдэл. За 5 гэдэг бол илэрхийллийн эцсийн хариу учраас тэнцүүгийн тэмдгээр дахин бичнэ. За дараагийн илэрхийлэл 7-аас 5 тэнцүү 2. За 1-р үйлдэлийг гүйцэтгэлээ. За 2 дээр нэмэх нь 4 тэнцүү 6. За 2-р үйлдэлийг гүйцэтгэж эцсийн хариуг боллоо. Илэрхийллийн эцсийн хариу 6 учраас тэнцүүгийн тэмдгийн ард дахин бичнэ. За дараах илэрхийллийг биедан гүйцэтгэрээ. За 10-аас 2 нэмэх нь 1 тэнцүү. За мөн 2 үйлдэл гүйцэтгэж эцсийн хариуг 9 гэж олсон байна. За энэ илэрхийлэл бодорой багштай. 3 дээр нэмэх нь 7, нэмэх нь 2 тэнцүү гэсэн илэрхийлэл бодохдоо мөн ижил 2 үйлдэл гүйцэтгэж олно. За 3 дээр нэмэх нь 7 гэдэг бол эхний үйлдэл. Гарсан хариун дээр 2-ыг нэмэх нь 2-р үйлдэл байна. За багшаа бодсонтой тулгаж хараарай. За сайн байна. За зургийг ажиглаарай. Зурагт юу байна вэ? Зөв, зурагт нэг ишиг байна. За энэ нэг ишигэн дээр 2 ишиг нэмж ирлээ. За мөн 4 ишиг нэмж ирлээ. За зургийг ажиглаад илэрхийлэл зохиож бичицгээе. За зургийг ажиглан зохиовол 1 дээр нэмэх нь 2, нэмэх нь 4 гэсэн илэрхийлэл зохиож бичгэнэ. За энэ илэрхийлэл бодохдоо мөн ижил 2 үйлдэл гүйцэтгэж бодно. За эхний үйлдэл 1 дээр нэмэх нь 2, дараагийн үйлдэл гарсан хариун дээр 4-ийг нэмнэ. За хариу болоорой. За эхний үйлдэлийн хариу 3. 2-р үйлдэлийн хариу 7. Илэрхийллийн эцсийн хариу 7. Нийт 7 ишиг байсан байна. За агш нь дугуй дүрсээр тэмдэглэн бодлоо. За эхлээд 1 ишиг байсан учраас 1 дугуйгаар тэмдэглэлээ. Дараа нь 2 ишиг нэмэгдэж ирсэн тул 2 дугуйг нэмээд 3 дугуй дүрсийг зурсан байна. За илэрхийлэлээр бичвэл 1 дээр нэмэх нь 2 тэнцүү 3. За 3 ишиг болсон байтал дараа дахин 4 ишиг нэмж ирээд 7 дугуй дүрс зурсан байна багш нь. За илэрхийлэлээр харуул 3 дээр нэмэх нь 4 тэнцүү 7. За илэрхийллийн хариу 7. За зурагт 7 ишиг байсан. За сайн байна. За энэхүү зургийг сайдар ажиглаарай. За яс мэлхийний явсан замыг хараарай багштай. За яс мэлхий эхлээд 5 дээр очиод 5-аас 3 дээр очиод дараа нь 1 дээр очисон байна. 1 дээр очсны дараа найз дээр очиж байна. За яс мэлхийний явсан замыг харвал 9-ийн тооны бүтц байна. За үүнийг илэрхийлэлээр үзүүл туршилбал 5 дээр нэмэх нь 3, нэмэх нь 1 тэнцүү 9 гэсэн илэрхийлэл байсан байна. За өөштэй эрвээхний явсан замыг хараарай. 2 4 2 8. За үүнийг илэрхийлэлээр бичвэл за өөштэй дэвтэртээ бичээрэй. За зарааны явсан замыг хамт харцгаая. За 6 3 1 10. За яс мэлхийний явсан замын нийлбэр нь 10 гарах нь. За бүгдээрээ цохны явсан замыг харцгаая. 7 тэг 3
10. За муу ижил хариу нь 10 гарах нь. За эдгээрийг илэрхийллийг тоогоор дүрслэн үзүүлбэл 2 дээр нэмэх нь 4, нэмэх нь 2 тэнцүү гэдэг бол эрвээхний явсан зам байх нь. За дараагийн зарааны явсан замыг харъя. 6 дээр нэмэх нь 3, нэмэх нь 1. За зарааны явсан замыг оглоорой багш та. За цохны явсан зам 7 дээр нэмэх нь 1, нэмэх нь 3. За эдгээр амьтдын явсан замыг олоод хариу бичээрэй багш та.